Орж өөрөө мөртгөлчтэй дугаараас намраа. Ийш тийшээ явж явахт хоолны үзэл амар чухал надад л одоо санагддаг. Хамгийн урлагийн бод. Тэг хүүхдээ авах гэж явж байгаа. Хүүхд маань шишгүй болдлоо. Тэгсэн чинь машин маань суусаа. Энэс илүү үний юм өөр байх. Хамгийн гоё төрийн нааданд ариг одоо хурдан апуурны урган төрөлх гэж автын шалах анхудаа бүрийгээ аригдууллаа. Янз бүр багтааж байна шүү дээ. Зөөлөн уншиж байна шүү дээ. Дахиад дөрөлөр ахын даа. За бүгдэнд нь өдрийн мэнд төргий. Өрөөцтөө наадам блогийн маань 5 дахь дугаарыг эхэлж байна. 4-өөс хойш бол нэлээд бас зай авчлаа. Саарлуурын хардаа хоёр маань ер нь амралтын байдалтай орцсон одоо ногоон авах гэдэг хүлээж байгаа учраас энэ хооронд нь болохоор би одоо яг Даашканастайх Амсхотын аймгийн баруун урт руу явж байна. Жавхлан сар гуралдааныг зорж байна. Жавхлан сар гуралдаанд бол манай гадаас морд уралдана. Дээрээс нь энэ жилийн хувьд болохоор онцлогтой зохион байгуулж байгаа маань Жавхлан сар морин спорт хоёртой холбооны 30 жилийн тохиолдуулж зориулж одоо бас энэ жилийнхаа наадмыг хийж байгаа. Ерөнхийдөө бас олон шинэлэг зүйлүүд байх юм байна. Дээрээс нь зохион байгуулалтын тал дээр бас их анхаарч байгаа юм байна. Улс аймгийн цолтой бас бүхий барилдаан бас болох юм байлаа. За тэгээ бид нар ерөнхийдөө уралдааны гадна талаас нь хардаг, телевизээр ч юм уу, лайваар ч юм уу те уралдааныг хардаг, цоллоо хардаг гэдэг ч юм уу. Манай влог дээр болохоор за бүртгэлээс эхлээл ерөнхийдөө цоллогоо хүртэл энэ наадмын ардан зохион байгуулалт тал дээр нүүнээр анхаарч ажиллаж байгаа юм. Хүүхдүүдийг яаж бүртгэж байгаа юм. Одоо аюулгүй байдлаас юу дээр анхаарч ажиллаж байгаа юм. За дээрээс нь бас манай хөдөөний уяач нар очиж байгаа уяачтайхаас тэгдлийг авъя. Тим одоо бас үүднээс яг одоо уралдаан дотор юу болдог вэ? Behind the scene гэж ярьдаг шүү дээ бас тийм. Ард талд нь юу болдог вэ гэдгийг бас илүү харуулах зорилготойгоор сонирхолтой байх болов уу гэсэн тийм зорилготойгоор Сүхбаатар аймаг руугаа тогтолтой явж байна. Бас би ч өөрөө Сүхбаатар аймгийн манай ээж эмээ өвөө Сүхбаатар аймгийн учраас нэлээд тийм тогтолтой нутг руугаа гараад явж байна. За тэгээд замаараа одоо бол ерөөхдөө байгаа дэлхий нэлээд гоё өнгөө ингээд жоохон ногоон туяа суудсан сайхан уу байна. Бас өдөө ойрж явсан яваагүй гоё болсон байна. За тэгээд блогтойгоо хамт байгаарай. Жавхлан сар гуралдааныг үзцгээе. Зя цэгэр дээр ирсэн байна. Цэгэр дээр ирж хоол идэ. Тэгээ замын явал айгу. Ер нь л чухал байдаг. Ярчлаас энэ их хаан центр гэдэг. Энэ газар орё. Бас ер нь айгу хүмүүс машинууд их байна. Бас нэг хотоорондын машин бас явд юм байна. Ярчлаас энэ газар руу орчихоо. Зя. Сайн байна. Нэг баяртай цай. Тэгээд махтай гиснаа. Тэгээд нэг цовь. Тэгээд нэг өхрийн шарсан мах. 2 яг цайтай авч. Тэгээд хажууд бас эднийх чи. Тэндээ цаанаас сиүүтэй юм байна. Цаанаас сиүүтэй. Тэгээд эндээ боловсон ойлтой. Гоё хоолны газар бай. Юусе хоолыг идэж үзье. Айгуу сонголттой солонгос хоол байна. Дээрээс нь пицца байна. Янз бүрийн хоолууд байх шиг байна. Заашаас Монгол хоолоо захиалцсан. Том займаатай маань гоё. Банштай цай. Цай. Ажаа. За банштай цай. Цөөн тэг шарсан өхий мах. За юм хоолод авсан. За ямарчсан идэв. Ер нь нэг ийш тийшээ явж явахт хоолны үзүүд амар чухал надад л үгүй санагддаг. Одоо энэ чинь бас нэг ийш тийшээ явж явахдаа военхын хэмжээний аялал хийж байгаа гэсэн үг шүү дээ, тэ. Тэгэхээр хол замдуулж энэ хоол аягүй чухал.
Баяртай санал гоё юм. Би ч гэсэн ингээд баяртай цай чанахаараа баяртай нэг цай хийхээр гэртээсэн ч гэсэн махтай гэдэг хэвээр дуртай. Бидний гол нь зогсоо сайтай. Тэгээд боловсон ойлтой хажуудаас ивтэй болохоор хоолн ч гэсэн дэжгүй. Баяртай санал дэжгүй юм. Манай морныхон бол юм л шинг зудаан гэл цойвол хосч байгаа шүү дээ. Тонсон юм. Одоо баг хоолны бүлэг болох гэдэг. Тэ хоолойд гооч юу? Үнтэй юм байна. Одоо онтроо. Гоё юм. Что? Яха, итлээ л. Ахын үрээ гэсэн их хүний хойдол гүйч. Зя ямар ч л байсан. Баруурс дээр ирсэн. Тэгээ одоо яах гэж нэхээр мороо бүртгүүлэгчээд Скотрын аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн хамгааллын газар гэдэг энэ газар дээр хүүхдээ бүртгэж байгаа юм байна. Тэгээд ер нь одоо хүүхдээ уралдахад морь бүртгэхэд ер нь юу шаардлагатай гэдэг асуугаад бүртгэл гэж бодож байна. Зя энэ болохоор даатгалууд байна. Хүүхдээ бол даатгуулах хэрэгтэй гэхэд Монгол даатгал гэх 3 даатгалууд байна. Зя тэгээд дэшээ бас нэг даатгал байна. Байна. Зя тэгээд юм хөө байдалтай байна. Яашаас асууя. Юу ихтэй яаж байгаа гэдэг. Зя сайн уу? Зя хүүхд бүртгүүлээ. Тэгэхэд бол яах вэ? За гурван гэрээ. За тэгээд метротроо батлаасаа зөвшөөрлөө үз. Гурван гэрээ? Гурван гэрээ хэрэг? Гурван гэрээ гэхээр бүгд эцэгээ хуяаж гурван гэрээ. За нөгөөх нь болохоор зөвшөөрлөө хууц гэдэг нь болохоор бүгдээ одоо тэнд ингээд уяачаад унуулах бүгд мөнгөө зөвшөөрч байна гэсэн зөвшөөрлөн бичиг ингээд бүрдлийн номертой гарч ирдэг байхгүй метродоор. Метротор батлах юм даа. Тэгээд тэрийг авах гэсэн үг юм. Тэгээд гурван гэрээ тэгээд метротор батлах сууц өөр юу ихтэй вэ? Манайд одоо эмзэг байгаа. Эмзэг үзүүлээд тэгээд эмчийнхаа бичгийг авчих. Энд дэше бичих юм байна. Тийм. Тэгээд даатгалаа хэлсэн юм байна. Тэгээд даатгалаа хэлээд одоо эндээс ийм бичиг баримтахад болов гэдэг юм чинь. Тэгээд энэ шаардлагатай болчихсон. Тийм. Малгай каск за тэгээд нөгөө нэг хийлэгч хантаац тэгээд өвдөгч товчтой. Тийм тэгээд нөгөө нэг гол нь одоо хүүхэд шаганаас доош унсан пүүцтэй байх ёсгүй. За заавал шаганаас дээш давсан төрөлтэй хөлтэй байх ёстой. А хэрвээ пүүцтэй ирэх юм бол шууд уралдаанд оруулахгүй гарах гэсэн. За тэгээд түүх бүртгүүлээд хөө. За одоо ингээд тэнийг бүртгэж болж байгаа байхгүй юу? За одоо хоёулаа энэ чипийг уралдахтаа заавал авчирна. За тэгээ хүүхдэд заавал энэ чипийг авах хэрэгтэй. Уралдаас өмнө заавал чипээ даруулж гардыг шүү заа ёо. За. Чипээ одоо хайж болохгүй гэсэн үг. За. Ингээ болсон тий? Одоо би мөрөн бордоод орно тий? За. Баярлаа. За явуулсан ингэ чипээ авчлаа. Хүүхдийн чипийг авчлаа. Тэгээ одоо ийшээгээ мороо бүртгүүлээд номер аваад тэр болоо юм. За мороо бүртгүүлчихлээ дугаараас номер авчлаа. Тэгээ сайн
Одоо болохоор одоо болж байгаа. Орой 10 хүртэл ихэд бүрдэх юм байна. Тэгээд эхнээс нэг 50 гарантай. Тэгээд заалан шүтлэн соёлон бол нэг 30 гарантай л бүртгүүлж байгаа юм байна. За очиж энэ хүүхдээ бүртгүүлээд тэгээд мөрөө бүртгүүлсэн гэсэн. Тэгээд ер нь бол амар хүүхд хамгааллын хөгжлийн төв маань бол амар сайн ажиллаж байна. Заавал нөтрөөтөө баталгаажуулсан гэрээ байж иж, одоос нь гурвалсан гэрээ байж иж. Тэгээд ер нь бол бас өмнө би харж байгаагүй нь улсын адам дээр бол заавал эмчийн бичиг авчрах хэвээр ингэх тех хэвээр гэдэг хэлжээдэг. Тэгээд тэр бас зарим хүн хасаад байдаг. Яг бол тэр цаадлын өөрөө болохоор эмч байгаа юм байна. Эмчийг үзээд хүүхдэр эрүүл мэндийнхаа дүгнэлтийг өгж байгаа болохоор тэгээд даатгалууд дээр орхон байгаа. Тэгэхээр ихэд мөр бүртгэл ямар сул байхгүй. Тэгээд гол нь нөтрөөцтэй гурвалсан гэрээтэй байх болно гэсэн үг. Тиймэрхүү байдлаар ихэд бүртгэлүүд явж байгаа юм. Хүмүүс аягүй байна. За одоо ингээд ер нь мөрлөгөө юм. За мөрөн дээр ирсэн. Манай галын мөрд. Хэдэн мөр ирсэн бэ Эрканид? 10. Хэдэн нас? 6 нас. Даагнаас өстөн бүр. Зя ингээд манай галын мөрд байна да. Маргааш уралдах. Маргааш нэг өдөр 3 өдөр ингээд уралдах. Мөрд маань байна. За хамт ирсэн Дашка найз юм аа. Хэрвээ. Шүтлөөр төрний бүртгүүлд өгөөрэй. Тэр цаана. Чи гоё юу штэ тий? Салхимлах байхгүй тий? Гоё юм штэ. За тэр цаана. Диско гэдэг нэртэй. Эзэн жоохон бас зэрхэн дискотой. Тийм одоо байна да. За юм хэмэрсэн. За одоо болохоор тэгээд өөр газар руугаа яваад маргааш өглөөрөөс эхлээд маргааш өглөө хамгийн эхлээд соёолон мордож ирсэн үү? Залан мордож ирсэн үү? Тэгээд маргааш ер нь уралдаан болгоно хичээн тэгээд дээрээс нь баяс нартайгаа бас уулзуулна. За тийм их байна да. За тийм маргааш уулзъя. За 5 сарын 8-ны өглөө болсон байна. Одоо бол 7 цаг болж байна. За тэгээд өнөөдөр хамгийн ихний нас болох Хязаалангийн хэмжилтээс ихтэй би ирсэн байгаа даа. Нийтдээ 71 Хязаалан бүртгүүлж гараан зурхаараа хөдөлсөн. За тэгээд зундаа болохоор одоо энд хэмжиж байна. За тийм байна. За тэгээд энд болохоор морд маань ирсэн байгаа. Ер нь зохион байгуулалтын хувьд болохоор энд ахшаантар бүгдийг ингэж байлгаж агаад за хүүхдүүд нь буугаад буугааг өнүүд нь бас байна. Тэгээд тэндээс болохоор нэгээр нийшээ явуулж байна. Нэгээр нийшээ ингэж явуулаад тэгээд тэнд очиод хэмжиж гин гэсэн үг. Тэгээд хэмжээд болсон мордын болохоор цаашаага гаргаж байна. За ямшилаас иймэрхүү байдалтай явж байна. Тэрэнд л ерөнхийдөө цагдаагийнхаа ажиллаж байна. Хүүхэд гэр бүлийн хамгааллын хөгжлийн хамгааллын төвийнхаа ажиллаж байна. Тэгээд хэрвээ морин хэмжээд авсан тохиолдолд энэ хашаа руу оруулаад за хүүхдийн болохоор хүүхэд гэр бүлийн хамгаалах хөгжлийн төв хүүхдийн газраас тэгээд хариуцж аваад үлдчихэж байгаа. За ерөнхийдөө ийм их байна. За манай галаас морцсон хүрээ алдсан. Хязаалан шүдээ үзүүлж байна.
Өнгөрсөн жилийн Сүхбаатар аймгийн Халзангийн 100 жилд айрагдсан шүтлэндээ. За өнөөдөр тэгээд явхлан шарахтаа уралдах гээд ирсэн байна. Зя ингээд ерөнхийдөө хэмжилт дуусаад одоо ингээд гараан цохороо гарах гэж байна. За энэ одоо манай ДНТV ирсэн байна, ТВ ирсэн байна. За манай ихтгэл тайлбарлагч ажиллаа эхэлж байна. Оюнбаатар Монгол улсын нэрт мөр тайлбарлагч Оюнбаатар ах маань бас хэд залантай ирсэн байна. Бас яг хаа тайлбарлах бах мөрөө. За одоо ингээд бүгдээрээ гараан зохор гарах гэж байна. Жавхан шаргын хамгийн ихний уралдаан ийхүү эхлэхэндээ. За тэгээд энэ жилийн бас нэг хаврын сүүлийн наадам болж байгаа учраас их хурдан амын үзүү, сон бэйсийн төрөө, цэцэн хааны төрөө, өнгөрсөн жилийн увцсын 100 жилийн төрөө гэх юм уу. Ер нь бол маш хурдан, маш энэ тэмдгээр нь сайн дуунууд ирсэн байна гэж байна. За тэгээд цаашаа юу болох нь харъя да. Аль өрөө нүгэн дээр их нөө. За хязгаарлаа. Хоёр гурван игнэ болохгүйгээр бүгд барай нэг игнэн дээр зогсож байгаа одоо явах нэ гэж. За бэлтлээ. Хоржидоо. Гүү! Сүлдэнд залсан юм. Түүхэндээ мартан батрууд юм. Монголд заяасан тэнгэрийн хишиг юм. Моллор эрдэнэгээд ташдаг юм да. За арих зүрэнүүд. Хоёр хул үрээ. Нэг хээр үрээ. Хоёр бор үрээ. За сайхан уралдлаа. За энэ бор өрөө төрүүлсэн. Өнгөрсөн жилийн хурд наадмын амуу үзүү. Цаас гарахт нь дээгүүр уралдана гэсэн цэм таамагтай байсан үрээ. Төрүүллээ. За манай Оюнбаатар ахын хээр үрээ бас аригдсан байна. За тэгээ одоо энэ аригдсан адуунуудыг буцаага дахиад хэмжилтийн ашиг оруулаад буцаагаад одоо хэмжээндээ байна уу юу зөв орсон уу юу гэдэг их чекэлж уралцдаг юм бол манай жавхан чанга уралдаан өнгөрсөн жилээс хойш аригдсан адууд эхний 10 тарсан адууд ерөнхийдөө ахиж хэмжиж уралдуулж байсан байгаа. За эзэдэн сайхан урлаж ирлээ. Тэгээд түрүү хэмжилтээр хасагдсан мөрдөө эздүүд нь хурж ирээд хэмжилтээр ихтэй хурж ирээд ахиж өөрсдийнхөө биеэр хэмжиж үзээд одоо хасагдсан байна уу яг одоо хэмжээнд орсон байна уу гэдэг шалгаж ийн гэсэн үг. За тэгээд одоо тэндээс аригдсан морд ирж байгаа. Аригдсан мордоо дахиад эзнийх нь хажууд бусад эзнийх нь хажууд одоо нэгээс дөрөвт орсон 5 эзэн тавуулаа байж гаад 5 мороо хэмжээнд байна уу гэдгийг хараад тэгээд баталгаажуулаад явах юм байна. Манай хийж явж байна. За манай хийж За түрүү бороо 35.5-аар. Хэмжил 135.5 төрөөрөө намдгийн хөрлөгийн бор. За ингээ баталгаажууллаа. За муу зэрэг. Амаа үзэн дурдсан. За хэмжээ. 35.55. За 135.55 амаа үзүү. За иймэрхүү байдлаар явж байгаа юм байна. За гурвыг Оюнбаатар. Ингээд ихний 5 үрээгээ Оюнбаатарыг ямбай. баталгаажуулна. За ингээд За ихэр ерөөхдөө л шудраг болж байгаа гэсэн үг л да. 85. За Оюнбаатар ахта баяр хүргэе. За баярлалаа. За хэр хатлаа. Мөгсөн талаа.
За өнөөдөр энэ жавхлан чаргын хурд уралдаан бол үнэхээр сайхан уралдаан болж байна. Сүүлийн 3 жил бол үнэхээр жишг уралдаан болсон. Монголчуудын төрийн нааданд хайрагдаг олон хурд наадууны унган төрөлх нутаг жавхлан чаргад анх удаа үрээгээ хайрагдууллаа. Тэгээд энэ наадмыг жишг сайхан зохион байгуулж энэ уяачдыг тэгшин сайхан шудраг сайхан наадуулдаг ийм жишг холбоо жавхлан чаргын хурд уяачтай холбооныхаа тэргүүлэгчдэд бүгдэнд нь баяр хүргээд миний хэр үрэг Монгол улсын татманлаа биш бас зүгийн давгдэрч гэдэг унаг багт над бэлгэн төгсөөр явгамаа 3 жилийн өмнө. Тэгээд тэр үрэм өнгөрсөн жил Төв аймагт шүдэл үрээ 9 турдлаад тэгээд өнөө жил ингээд жавхлан чаргын хурд уралдаан дан уягаар ярьж айргийн 3 турдлаа. Дорнот аймгийн Самбайсын хурд уралдаанд бас Хязаалаа халзан үрээ сайхан өнгөнд ивжгээ хадуураа тэгээд 6 турдалсан. Өнөөдөр тэгээд энэ сайхан хурдны үлгийн нутагт төрсөн дүүмэн уйж морим нь хурдлуулж байна. Мегамсрынгийн Эрдэнэ хатар гэдэг төрсөн дүүмэн уяад Эрдэнэгийн тэргэлгээд 10 настай манай дүүмэн унаад бас сайхан хурдлууллаа. Тэгээд нийт энэ Сүхбаатар нутгийнхандаа энэ уралдааны зохион байгуулж байгаа бүх хүмүүст тэгээд зорин ирсэн бүх наадамчдаа баярын мэнд хүргье. Та бүхэн сайхан наадарай. За баярлалаа. За манай влогийг нь харж байгаа юу? Харж байгаа. За Хараад байгаа шүү дээ. Влог сайхан хийж байгаа манай Од Хэмэр галын уяач манай Оюнбаатар миний амьдаахын хүү дүүмэн одоо бас өнгөрсөн жил хазангийн 100 жил дүрээгээ харагдуулсан. Тэгээ влог хийгээл морины соёлын төлөө морины соёлыг зөв талаас нь таниулахаар үзэгч олонд бас сайхан контентууд богино хэмжээний бичлэгүүд хийж хүргэдэгт одоо амжилт хүсье. Тэгээ влог улам цааш нь дэлгэрүүлээрэй л гэж хэлье да. За баярлалаа. За морины соёлыг олон хүмүүс зөв талаас нь дамжуулж ойлгуулах тал дээр одоо сайхан олон зүйлийг хийж хэрэгжүүлээрэй гэж дүүд амжилт хүсье. За баярлалаа. Тань ч сайн амжилт энэ жилийн сайхан нэг. За баярлалаа. За энэ жилийн бүр илүү сайхан надаарай гэж. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За ингээд түрүүлж харагдсан мордууд маань бүгд хэмжээндээ саваараад баталгаажсан. Тэр бас Оюнбаатар хэлж жишг сайхан одоо зүйл болж байна. Ер нь айлч газрын наадмууд одоо нэг тийм мапанууд гардаг. Эхлээд мордуулцдаг гэдэг мапа. Тэгэхээр дараа нь ер нь орж ирсэн эхний 10-аар ч юм уу эхний 5-ыгаа ахиж ингэж хэмжих маш зөв юм аа гэж. Тэгжээж ирэхэд энэ маань илүү сайн баталгаажиж өгдөг юм байна гэж харагдаж байна да. За тэгээд одоо энэний дараа 11 цагаас шүтлэнгийн уралдаан болно. Тэгээд шүтлэнгийн уралдаанаар бас уулзцаая. За шүтлэн мордох байна. За манайхаас 2 шүтлэн мордох. Дашкагийн диско хэр гэдэг шүтлэн байна. За манай камера утаатал зөвхөн аюултай энэ. Ээл чамаа. Аваа хэрэг хүрэн За бас тийм хөрөөр ямардах юм байна. Чамаа одоо За шүтлэнгүүд гарааны зүр харав. Хөдлөө. За бас нэг 70-аад өрөө бүртгүүлснээс бас нэг 20-од нь хэмжээний асуудлаас олж хасагдчих жоох шиг байна. За тэгээд нэг 50-аад мордоод явлаа. За энэ охин байна. Эмхтэй хөлтөр нь бас 2-3 сонсон байх шүү. Эндээс нэг охин байна. Сайн орлоо ахын дөө. За. Эмхтэй хөлтөд 2-3 бас харагдаж байна. За ингээд шүтлэн гарааны зүр харагдаа. За тэр цаас хэмжилт өгүүлчихсээр л 20-од өрөө. За сүрүү 338 таа. Хэцүүлэн унш төрмөс хөхт. Дахиад дөрөөлөр ахын дөө. За ахын дөө зөрөгтэй шүү. За ингэ шүтлэнгүүд баярлаа. Са шүтлэн эргүүлэх гэж явж байгаад шүтлэнгээ дагаж яваад бичүүлж чадсангүй. Нэг мөр хадуураад тэгээд тэр хүүхдийн хараас явж байгаад үлээ хоол явчаад тэг хүүхдээ авах гэж явж байгаад хүүхд маань шишгүй олдлоо тань.
Тэгсэн чинь машин маань суусаа. Тийм амчилсан. Хүүхдээ бил олоод авцгаа. Шүтлэн болоод эргээд явчих жоох. Батл явталтай айл яа. Би нөгөө нэг морьтой хүүхэд хадуурч байгаа. Тэрний араас явж байгаа тийм гол чавар болчихсон. За одоо урагшлаар нэлээд жонцтой өгч. Чи явалтаа баатар дугуй тийвэр. Чи өсөж буусан юм уу өөр унтсан юм уу? Аа өсөө буусан бол би яг өсөж буучаасаа гэж бодсон. Чи галчи хаана гоё? Уяач чи. Юун дээр? Аа. Чи өөр скватер өгт юм уу? Скватер өгт юм уу? Аа манай скватер өгт. Байна. Оо байна. За. Оо би харин дагж яваад 12 номертой хүүхэд мөн үү? За хүүхдээ чи би комиссийн гэр дээр авчирж байна. Энэ нөгөө бүр урагшаа тэр говийн урт нуурын тийшээ хадуураад наа чи араас нь дагж очиж яасан таад морилгоо явсан дээр. За хүүхдээ дагуулаа авчих. Одоо би хүүхдээ чи комиссийн гэр дээр ирээд хүүхдээ авчих. Тэгээ хүүхдээрээ заалгаа авчих. За. Тэр нуурын ирэг дээр адуун зогсож ирсэн. Таад өөрөөсөө ачих машинтай очсон дээр байлгүй дээ. За хүүхдээ дагуулаа авчих. Одоо би хүүхдээ чи авчиад комиссийн гэр дээрээс хүүхдээ авчих. За. За ямар ч үлээсэн сая морныхаа хүүхдийг аваад чигөөд. Тэгээ шүтлэнгээ бол бичмэж үзмэж чадсангүй. Тэр морныхаа хүүхдийг аваад ийшээ сая комиссийн гэр дээр буулгаж өгчөөд. Тэгээ одоо болохоор ирлээс донд уралдана. Тэгээд наадмын ер нь бас нэг гоё хэсэг нь үйлчлэгийн хэсэг байдаг тий. Тэр цаана бол хүүхдийн тоглоомын хэсэг гараад ирсэн байна. Сайн нэг зайрмаг энд байна. За тэгээ энэгээр хуушуурны майхан асарнууд байна. За тэгээ юусэн нэг наадмын хуушур амс тийм үү санаатай энэ хоорондоо амжуулаад. Одоо эрлээс дунд бол эрлээс дунд гэдэг нь хэмжээ ордоггүй шүдлийн хязгаарлан насны уралдаан. Тэгээ нөх хэмжихгүй учраас бол аяга хурдан болох бах гэж бодож байна. Сая тэгээ нөө холбооны тэргүү баярхуу бахтай машинд нь явсан. Ер нь л аягүй асуудал ихтэй. Хүмүүс чинь тэгээ нөө хэмжээ орно орохгүй мөрөө оруулах гэж үзнэ гээл те. Тэгээ сая бид хэд чинь нэг уралдаан зохион байгуулцгаа гэдэг утгаараа тийшээ нэг мөр хадуурангуул шууд дагаж яваал. Тэгээ нэг шавар мавар цугаад явшаасан морь болон хүүхдүүл ямар асуудалгүй. Тэгээд эцдүүд нь хүргэж өгсөн байгаа. За тэгээ хуушур амсаа. Хуушур бөрх юм уу? Гоё нөө. Гоё шээ нөө. Ганцхан ски гэдэг чинь шүү дээ. Ганц ярихдаг гэдэг чинь. Бөрх хуушур юм уу? Гоё юм уу? Чи идэх юм уу? Амар махтай өшөр хараа. Янзын махтай өшөр ш. Янзын махтай өшөр байна гэж юу? За наадмын өшөр амснаа. Наадмын хуушурч амар чухал штэ. Хуушраа идчихвэл наадамлаад боллоо гэж хүмүүс ярьдаг штэ. Тарган хонь яманы мах тарган байгаа болохоор янз тостой досгүй. За орооч гот. Хой. За одоо өнөөдөр сонгол дунд уралчаал тэгэл дуусна. Маргааш ихнаас соёлон дааг. Маргаашийн бас нэг мордын ажил хийгдэх байх өнөөдөр. Манай эд дээр. Тэгээ тэрийг бас өнөөдөр харуулнаа. Оройгоо дугуугүй явуулж авчих шүү дээ. Тойр алхаар шүү дээ. Ой, хүрдэ.
Одоо өөрөө шахахгүй давахгүй ядраа чи уурахгүй. Томоогүй яваад явж байгаа юм доо. Наад чинь амар өстэй шүү. За сая эрлээс тунд уралдаж дуусаад манайд маргааш уралдах мордуудаа хөслөгч байна. Соёл их мөрөд хөслөхөө явах гэж байна. За өнөөдрийн наадам ерөөдөө өндөрлөөд сая эрлээс тунд уралдаж дуусаад бас бичлэг хийж чадсангүй бас гадаа энэгээр ажилтаа явж байгаа. Одоо тэгээд манайхаа өөрсдөө маргааш уралдах мордынхоо босго ажлыг хийж байна. Тэр цаана соёл их мөр гэдэг. За Монгол улсын ядартай байж байгаа Насангийн тамир нутагтаа ирсэн. Ямар хөө нэг шүү. Наадам ямар хөө зохион байгуулалт. Сайхан байна, сайхан бол яг. Энэ хавар одоо 5 сарын 1-ээс хойш бараг өдөр алгасгүй наадамд явчих шүү дээ. Тэгж явах юм байна. Манай Жохомжоногийн наадам гоё болж штэ. Энд чинь нэг 30 жилийн хойш учраас бас нэг олон цар үрэ хамруулсан наадам хийж байгаа юм л да. Нэг ойн учраас. Аа. Тий, тэгээд энэ наадмуудаа давхцуулахгүй бас хоног монгийн 8-9 болгож. Тийм байна. Тий, ойн учраас. Хаврын бүксний наадам болоод айгүй олон уяачид хурж. Тий, одоо бүхэл одоо алдар цолтой морд болон уяачид бүгд ирсэн байна. Үнэхээр гоё сайхан наадам болж байна. Нэг тэгэл хоёр тэгвэл үнэхээр шодрог болж штэ. Тийм байна. Тий. Ер нь техник би чинь хязаалан даглаа, шүтлэн даглаа. 20 оройр л хасаад байна шүү дээ. Тий, гасгасаа илүү тэгээд нөгөө аригдсан одоо миний мөр чиний мөр төрүүлчихэд хоёрд орсон мөрний эзэн чиний мөрийг хэмчихэд хянаад байж байгаа байхгүй. Харин тийм. Энээс илүү үний юм өөр байхгүй. Тийм шүү дээ. Тэгээ хамгийн гоё нь тэр аригдсан 5 мөр чинь гарахтаа амжилтанд ороод бусаж орж ирээ дахиад амжилтанд орж байгаа. Тий, тэгэхэд бусаж орж ирсэн нөхөндө төрүүлсэн мөрний мөрийг хэмчихэд ам үзүүнийх нь мөр ингээд мөрний эзэн хянаад байж байгаа байхгүй. Хүн манай улсын наадам, бүсийн наадам одоо ингээд хийдэг болчихлоо. Ямар ширүүл маргаангүй бас гоё наадам болно л доо. Аа. Тэгээд эрүүл маргаангүй шудраг хэмжээ гоё сайхан наадам болж байна өө. Морч сайн морч гэсэн үссэн байна. Бай шагналд ажгүй. Сайхан наадам хийж штэ тий. Тийм байна тий. Тунжлага хэрэг байна. Нөгөө Тунжлага дажгүй энэ жил. Одоо л гайгүй гарч байгаа штэ. Харин үеэс төс нэг нөгөөнд гарцсан ба штэ. за хэдэн насны хэдэн мөртөр вэ? Та. Би нэг 4 насны 5 6 адуутай л. За. Эхнээсээ уралдаал 10 мараар ороод явж илээ. За ингэсэн гэрч тий. За маргааш соёлон их мөртэй юм шүү дээ. Тий. Ямар ажил хийж байна одоо? Өө нэг жоо хөсөл авч штэ. Хөсөл авч байна. Тий, жоо босго ажил гээл манайхан тэгж ийдгээ. Нэг 2500 яваад нэг зүр дээр нэг 4500 метр тарлаад тэгээд оролцсон шүү дээ. За маргааш алийг ер нь аль нь сум бэ? Аль нь ер нь хааг бол. Юу вэ? Одоо тэгээд сайхан урд нутагтай сайхан уралдаа сайхан тэр л гоё шүү дээ. Тэгээд азан байгаа өмнө нэвэл айрыг төрүүлэх нь одоо болох байлгүй тийм ээ. Тэр өдөр мэтгээл уралсан сайхан уралдаад үзэл явж байна. Сайхан хэмжээ асуудалгүй сайхан ямар ч хэл амгүй сайхан л уралдаад явж шүү дээ. Аюу. За гооглаа. За гооглаа. Битгий ороод. Гаалт ороод. За тэгээд яваад. Жаарсах ч юм. Сая. Сая жаарсах ч. Манайх дааг байхгүй. За.
Хайрт нэгэд бодлоо тийм ээ. Яаж болчихсон? Түрүү мөч яасан.